хуцаараа, үндсний хуцаараа тий. Уламжлалаар авах тийм үү? За тэгвэл Монгол улс үндэсний бахархал өдрийг тэмдэглэдэг болсон тийм. Энэ сарын хэдийн өдөр байсан бэ? Энэ чинь бахархал 11 сарын 23. Өвлийн цэргүүр сарын хэдийн тэмдэглэж байгаа вэ? Нэгний өдөр гэж ярьж байна. Тэргүүр сарын шинийн нэгний өглөө тэмдэглэж. Шинийн нэгэнд тэмдэглэдэг тийм ээ. За тэгэхээр энэ одоо тэмдэглэлт өдөр нь 11 сарын хэдэн ч байж байна. Энэ жилийнх нь 11 сарын 23 болсон. За тэгвэл монголчууд бид нар бахархаар ийм өчнөө зөвлөд байдаг юм тийм ээ. За бид нар өндөр хичээлүүд дээр монгол гэдэг сайхан шүлэг чийжилж байна. За энэ шүлгээ бүгдөө хоороо багштай сайхан уншаад өгдөг. За тэгээд эхний хэсгийг л уншин шүү. Эхний хэсгийг уншина. За уншия. Сууж уншиж. За тэгэхээр Уран байсан аав минь Монгол, уран шимүүлсэн ээж минь Монгол, өнөр хангасан шороо минь Монгол, унаад өссөн хашаа минь Монгол, хайр ялсан зүс минь Монгол, хадан гарсан зүс минь Монгол, насыг ирээсэн жиэс минь Монгол, насыг ирээсэн жиэс минь Монгол, төрөг нийсэн бидний бүх юм Монгол тийм үү? Бидний бие гүнжраа цус хүртэл Монгол. Бидний ээж аа тийм ээ эмээ өвөө юу байдгийг бидний нутаг ус энэ шороо чулуу бүгд л бидний Монгол тийм үү? За баярлалаа. За өнөөдрийн хичээлээр бүгдөө их зохион бичиж тасгал ажиллая. Яаж зохиох вэ тийм ээ? Өнөөдөр өмнө хичээлүүдээр хийжсэн. За тэгээд энэ хичээлийн маань зорилго юу байх вэ гэхээр өгүүлбэр бүтээгээд их найруулж өгч. За энэний хүрээнд бүгдөө юу хийх вэ гэхээр тулгуур үсийг зөв бичиж нэрлэх юм. За дараа нь энгийн өгүүлбэр зохиох юм. Тэгээд тэр энгийн өгүүлбэрүүдээ нийлбэл өгүүлбэр болгоод утга өгүүлбэр болгож. Тэгээд нөгөө өгүүлбэрээ ашиглаад бүгдөө төлөвлөгөө зургийн дагуу яах нь их зохиож бичих юм байна гэсэн ийм дараач тийм ээ. За бүгдөө самбар хэлс рүү хараарай. За энэ бол бүгдөө нэр өгье дөө. Хин гэж нэр Бархуу. За Бархуу гэдэг нэр өгчэй гэж болоо. За Бархуу ингэж хийж байна. Би наадтай адилхан эхлээ судалдаг. Та нарын хийж чадах зүйлийг ээж бас чадна. Гэхдээ зарим нэгэн зүйлийг төгс сайн ойлгохгүй л байна. Та нар надад туслаарай. Би ч бас туслая. За тэгвэл мэдгүй юм ба Бархуугаас асуугаад яваад байна. Хийж байгаа юм Бархууд хэлж өгөөд яа. Тийм үү? За бүгдөө дэвтэргээр бичээрэй. Асараа бичиж. Насгал ажиллагаа бичсэн үү? За багшийнхаа хэлэх үгийг анхааралтай сонсоод хоёр баг нь олгож бичнэ гэж ойлгоорой. За одоо хэлэх үгийг ард нь бичнэ. Ардлын баг бичнэ. Ойлгосон уу? За доош нь цуулаад бичээрэй. За тоглоно. Цэлийн би ямар үг өгч байна? Үйл байна. За унана. Мишель. Баржээ. Нүүн. Нисэн. Харагдана. Ургана. За дараалал дахиад хараад тоглоно. Цэлийн, унана, мишель, баржээ, нүүн, нисэн, харагдана, ургана. Хэдэн өдөр өгсөн бэ? Yes. За дараагийн даалгавар хараарай. За бүгдөө 9 үгээ энэ зургийн дээрээс тэр 9 үгэнд тохирох нэр үгсийг олж бичих юм. За үүнийг хийхэд бол багштай
Нэгдүгээр даалгаврыг хүн бол авч ажиллаарай. Нэгдсэн даалгаврыг хүн бол авч ажиллаарай. За нэгдсэн даалгаврыг хүн бол аваад багш цаасан дээрээ яа. За бүр цаасаа тавьчихсан хүмүүдээ. За бүр цаасаа тавьчих. За эхлээд дэвтэр дээр эхлээд бичээдээ. За цаасан дээр тавьчих. За цаасаа тавьчих. Дундаа бичээ. За дэвтэр дээр бичээрэй. Хоёр багнаа эхний баг нэр үгээ авч бичээрэй. 6 сараар бичээд байгаа. За цаасаа хажуу талдаа уран хаалгаа тавьчихаарай. Цаасаа уран хаалгаа тавьчих. За тэгэхээр 6-аас өөр авах хэрэгтэй. Доош нь харуулаад тавьчих юм байна. За наад үгд үгэндээ тохирох үгнүүдийг яах вэ? Олж бичиж ийм хэрэгжиж байгаа. За бичиж байгаа. За зураг харагдаж байна уу? Харж байна. За жинхэнэ эрс буюу за тулгуур үслийг яах вэ? За түлхүүр үг болох үйл өгтэйгээ бид нэр яах вэ? Харин тохируулж бичих юм байна гэж. Дуусч байна уу? Зурган дээр юу байсан ажиглаж авч байгаа тийм ээ? Үйл өгтэй байна.
олж өөрсдөө бичнэ. За одоо өөрсдөө нэгдүгээр даалгавар аваад хүн болгоо ажиллана. За цаасан дээр бичиж ажиллах шүү. За хүн болгоо цаасан дээр нэрээ тавиарай. Өөрсдөө нэрийг тавьчих. За багш нараад наад чи хин ямар алдаа гаргаж ий тийм ээ. Гэдгийг яах вэ? Дараа нь усыг харах юм. За хийгээрэй. За багшаас асуух юм байна. Танаа яах вэ? Нандаа ямар гэсэн асуудлыг хариулах үг олж чинь юм. Эмоц. За танаа байж чинь. Хоёуланд нь таарах үг олж чинь юм. Чадах. За танаа болохоор өөлөөгөө өмнө тодтох үгийг олж чинь. Бүгдийн өмнө юу юм бичихгүй байх. Тийм оо цаадаа заавраасаа уншаарай. За холбоод нөхөд чинь. Цаасан дээр ажиллана шүү дээ. Энэ үгийг тодтогсон. Хүүхэд яаж тоглож болох юм? Жишээ нь за хамаа яаж ихэр чин мориор гэх юм уу? Юугаар хийн штэ. Яаж ихэр чин гэсэн асуултанд хариулт өгч болоо үйл үгийн төлөвлөлт хийж. Өөрөөр хэлбэл өгүүлбэрийг бид нар яаж юм гэсэн үг лээ? Зөвлөж юм гэсэн үг байна штэ. Үг нэмэхдээ бас хамаагүй өгчихгүй шүү гэж. За яаж тоглож өгчний ихний тэмдэгтэр хэлцэж чи яаж тоглож өгөх вэ? Гүйж тоглож болно, баяртай тоглож болно. Яаж хийх вэ? Ойлгосон. За тэгэхээр үйлэг олж очих юм шүү дээ. Үйлийг тодтогсон үйлэг олж очих. Одоо ойлгоцсон уу? За хэлсэж байна. За танаа ямар гэсэн асуултанд хариулах вэ? Бид нэр хариулах тийм. Та нарын даалгавар тийм байгаа ч харалтаа. Яг хийж байгаа юмаа сануулж. За та хэдэн хоёрыг ажиллая ш. Чадах уу? За. За. Төвчш. Яаж хэрхэн гэсэн үг болоор өгсөн шүү дээ. Тэгэхээр чи юугаар гэсэн үг болцсон сууж шүү дээ. Өөрөөр хэлбэл та нар нэр үгийн өмнө тодтогсон дандаа ямар гэсэн асуултанд хариулах яг энэ шиг үг болно. Тэгээд энийг болохоор үйл үг болж. Хүүхэд одоошин алаг юуж байгаа алтнаар цэнхэртэн биш. Чи энийг зүг болсон. Яг энэ шиг эднээс үйл үг таарлсан. Ойлгосон суунаа. Энд нь дандаа үйл үг чинь шүү дээ. Өмнө дандаа тэмдэг нэр чинь гэсэн үг тийм. Тэмдэг нэр чинь гэсэн үг шүү.
тийм бодон бойр алтан наа шиг соён дэшгүй байна. Цагаан үгүй. Алан илгээхээ нэсэн. Сүлжиг бол харагдан. Шинэ дурмал нагаа. За, болж байна уу? Болж байна уу? Дандаа ямар ч асуултанд хариулт төгсөөд байна. Одоо болно. Зэлмэсгээд яваа үзгээд байна. За, одоо танаа хасцаа. Эдгээр дандаа үйл үгээд тодтол хийх. За, үйл үг дэлгэрүүлчих. За, Хүүгийг үуйж тоглоно. Ингээд юмсаар нэг цэцэлийн нэр том ташаалтаж байна. Наа ивэх бишээ. Башиг атгаж байна. Үүл нэрвэний төрөнд уул зэрлэгийн сүндэс ургамал наваад тэгч байна. болж байна уу? За, одоо эдгээр хас. Нандаа уншина. Нандаа уншгаа. За, нандаа болохоор хоёулангийн нөхцөл уншина. За, хэлээрэй. Сэргэлэн хүүхэд хөгжилтэй тоглоно. Өөдрөм тэнгэр цэл. Ингээд За, би нөхцөлөө уншина. модон май байсан болон алтан наа жаргалтайгаар бишээ. Цухай ташууд баялтайгаар байна. Тоног нүгэл албурхан нүг. Алан илгээхий хөгжилтэй нэсдэг. Сүмөр буу сүмэлзэн хайтна. Шин гормол өсөн болгоос. Энэ хоёр нөхцөл танаар нэг нөхцөл байгаа. За, тэгвэл танах нөгөө цэлийн нэг дээр өөрөөр оюун дээр юм үчирсэн. Надагийн хийж чадаагүй нэг үгийг хэлэх үү? За, Цэглэг тэрээс үлээ үлээр цэлийн. Үйл үг оруулсан. За, сурмаа хэлэхдээ бүх тэнгэр мэтийн Мэлний цэлийн болоо. Болж чинь нэ. За, одоо хараарай бүгдөө зэлцүү хаа. За, ингэж олсон байна. Энэ миний хийсэн даалгавар. Амнаас өөр юм байна уу? Юу өөр хараарай. Энэ хүүхэд ураараа нисэн. Сүндэрлэн харагдана. Жигхэн уудан. Сургаал дунан. Хөөрөн мандан. Хэвлүүхэн байна гэж. Хэвлүүхэн гэдэг үгийг харж байна. Ингэж нүгсэн биш. За, одоо бүгдөө зохиосон зүйлүүдээр энэ зургийг харж байгаа. За, эхний нөгөө байгалийн зураглалыг эхлэх хэсэгт оруулж. Нийгмийн өгүүлбэр оруулж бичээрэй. Тэр наар үйл яагаад дараагаа. За, дараагаар нь гол хэсэгт хараарай. Ийм л байгалийн сайхан хүү юу хийж байгаа чи төсөлж чинь. За, дараа нь бүсэл хэсэгтээ хүүгийн аз жаргал байгалийн сайхан хоёрыг харьцуулсан нэг өгүүлбэр бичнэ. Ингээд бол хүүхэд болгон хоёрдугаар даалгаврыг ажиллаарай. Хоёрдугаар цаас аваарай. За, хоёрдугаар. За, нэг багштай өгч. Нэрээ бичсэн үү? Нэг өгч. Хоёр дээр нэрээ өчээрээ, цаасан дээр нэрээ өчээрээ үсээ. Хоёр. За, баярлалаа. Танах нэрээ өгмөдөд өчээрээ. Танах нэрээ өгмөшаа. Багш нараа хин хаана ямар асаа гарсан байна гэдэг. Танах хээ. За. Танах нэрээ өгмөдөд өчээрээ. За, баярлалаа. Нэрнүүдээ ахаад хоёр дээр өччихсэн. За, хоёрдугаар даалгавар. За, багшаас асуусан байна. Эхний хэсэгт байгалийн зураглалд орж ирсэн байгаа тийм. За, тэр дээр чи ямар үгийг яаж нөгөө наад хийг үнсэж хүчиж болох юм байна. Наанаас чи тусламжлаас аргачлан харж байна. За, чи. Одоо ямар юм бэ? Ямар наа. Чи юу болох вэ? Сая бид нэр ярилцсан шүү дээ. Ашиглаж болно шүү. Дэлгэцнээс харж болно заа. Эндээс харах юм байвал ашиглах юм байвал харж болно. Хансаа ингэж хэлсэн биш. Ямар байгаад юм бэ? Гаалч томтол мэдээж. За, зарим хүмүүсийн дээр өөрөө чи өгнөж олно шүү гэдэг.
баяртай. Өөрөө гоё сайн үг олохоор бичиж болно шүү заа ёо. За. За ямар үгсэн? Та нар түрүү үйлс гэдгийг тодтгсон үг хийсэн. Хийсэн ш тараад чи тэнээс үйлээ дахиад харж олно ш. Тэнээс харж олно ш. Чи хаа гэдэг нь өгөөд ш. Яа цоолоо. Яг энэ үйлээ хасаад. Одоо чи энэ дээр юм хэлсэн. Энэ одоо бид нар түрүү та нар ийм үг болсон шүү дээ. Тийм ээ? Аюу тийм. Майн хүн гэж байна. Юу юм аарч. Яасан юм шүү. Одоо та нар болохоор очноо олон үг гэж бичиж өгдөг юм шүү. За. Ойн дээр алж чинь надаа. Наатаг аяад өөр унших юм байхгүй юу чи? Уншихаар аяад бичигдэн шүү дээ. Тийм үү? За тэгэл энэ ямар үг гэж болно өөр үг болж байна шүү. За энэ харцсан дээ. За дараа гол хэсэгтээ хараад ийм л юу гэж хараад сайн хүү юу хийж байгааг л манаа бичих гээд байгаа шүү дээ чи. Айныг саараа төгсөл хэсэгт нь хүү байгаль хоёрын тухай өөрөлдөө хүүгийн харж байгаа байгалийн сайхан хоёрыг харьцуулсан нэг өгүүлбэр зохиогоод бичиж чадах нь. За ийм л юм. Чисто гойц болсон. Нэг чисто гойц. Өөрөө хассан хүмүүсийг бас оруулж ямар сансалын хариултыг оруулж шээ. Тачфо. Хараач гэж байна. Авшинсто. За ямар хтай ажиллах вэ? Яаж барьсан бэ? Түрүү яаж барьсан бэ? Ийсээ ямар хартаа жижигхэн хартаа байж байна. За хийчихсэн. За чадчихна. Одоо энэ ямар вэ? Мөш чи түрүү юм барьсан. Ямар тшөр юм бэ? Сухай. За сухай юм уу? Яа сухай тшураа бариад яах юм? Ямар мөрөө? Модон мөрөө шүү дээ. Тэгээ яах вэ? Модон мөрөө яаж тоглох вэ? Ястагаар яаж тоглох вэ? Нөгөө л нөхсөн юмудаа л нөхөд байгаа юм баггүй юу? За одоо хүү байгаль хоёр хоёулаа ямар байна гэдэг нэг өгүүлбэр хүчиж. За бичээд байгаарай. За яг тэрнийхээ санаа аваад бичээрэй. За. За явсан мөлий. Шин турмал яаж урах вэ? За яа тэгэж чинь. Орон харагдчих тийм. Сүлэг ус юмрлан харагдана. Сүлбэ нэрчээс өөр зэрэгчсэн. Ийм л байгалийн сан яг үлээ. Яг үлээ. Ямар вэ? Лүнхүү ямар тшүүр аа. Жижиг тшүүр юм уу, богино тшүүр юм уу юу ч юм те. Энд тийм өгчээ. Тэгээд наз шагалтай. Тэшхөө. Гэх мэтчлээ. За одоо хүү байгаль хоёулаа ямар болж өө. Энэ хүү баясгалантай байна. Баяртай байна. Зурган дээр харахад цаа болж байна. Чинь тийм. За одоо хүү байгаль хоёр яах юм? Яг тийм. Хоёулаа ямар байна? Байгаль сайхан байна. Хүү ч яах вэ? Санаагаа. За дуусаа өгдөө. За дуусаарай. За одоо танаас хаанаас энэ уншия. За танаас сурмаа унших. Энэ уншааг өгөн юм байна. Оюун дээр унших. Танаас энэ
Модон морой гэж За болж. За танаас юм шүү. За чи уншаа. За сансар эдгээр сансар өгдөө. хөрөн үйлчлүүлж амын нэрвэхийг хэмжигдэн гэсэн газраар ус ургамал 8 ургаад алсад хангаар ус дүүхийн харагдана. Ийм л нэгэн сайхан жамбаа хөө жижигхэн модон бишвараа бариад модон морой өнө хүчтэй нарамгүй тоглоно. За сайн байна шүү. Сайн зохиосон. Танах тийм уншаа. За аль уртлаарай. За цэлгэцсэн шүү. За сурмаа уншаа тийм. За аль чамхай. За Хэлмэг тэнгэр алтан нар бүтээж хөвөн цагаан үүлгүй өсөлтөн цайрын цагаан цагаанаа дуу. Цайрын маш дураараа нисэн шууд дураараа нисэн юу дураараа нисээд байгаа? Шууд дураараа нисэн. тэнгэрээр За завхуудад уншаарай. Цэцгээ уншаарай. Цааш нь яг энэ зураагийн дуусны цааш нь уншаа. Тэнгэрээр яваарай. Ниссээ дараагаа. За. тэнгэрээр нисэн За нэ уншиж. За. дураараа шууд тэнгэр нисэн хад бүрэлдэхүүн жимс бүлцэн байна. Сүрлэг цаахан уулнууд уулаас сүмгэлзэн харагдана. За. Юу нэмсэн бэ? Хат буурцэн яаж юм бэ? За сайн байна шүү дээ. За өөрөөс хүүхдүүд бас юмнуудыг бас нэг харчаарай заа юу. За тэгэхээр эдний баг сайн зохиосон. Эдний баг бас маш сайн зохиосон. Та нар жаа хурдтай юм байна тийм ээ. За одоо бүгдээрээ хараарай. Хүү яаж вэ? Багуу ямар вэ? Аа зохиож чадсан уу? Чадсан. За багуу ингэж зохиосон байна. Шүүшлээ шүү. Энэ өглөө сэтгэл хэрэг алтан наран мишээгээд хүн зөөлөн хүмүүс өшөлтөө нүүж гоёмсог ирвэхлэнүүд үг гадаалсан нисэн газраар нэг могоо урмаж ихэн ургаад асаг өндөр ус өндөрлөг хатна. Ийм байдлын сайхан сэргэлэнгүй жижигхэн галтаад ашуураа бариад хамгийн хайртай модон морой өмнө жаргалтай намгүй болно. Байгальгүй хоёр айл аз жаргалтай байх чээ. Анхаас өөрөө. Багуу сайн зохиосон. Хааны уншгаа зүйлийг чи сонсож байгаа багуу дараа нь яаж санаа аваад хичээд байна. Багуу сэргэлэн өгдөө шүү дээ. За бүгдөө одоо хоёр дахь зургийг ажиглаа. За хоёр дахь зургийг ажиглаж байгаа бүгдөө энэ зөвлөгөөний дагуу одоо нэг зохиогоод үзэхээр арай хурдан байх. Арай зохиох чадвар ч өөр байна. За тэгээд байгалийн зурлалаа яг саяны зохиосон ихийн байгалийн зурлалыг авах. Нэмж өчгүй шүү. Анхаарч байгаарай. За надад тавьж мөн тавьж. За дараа нь багуу хөдөө ирсэн. Батхаа байна зургийн дотор хаа байж юу? Энэ зургийн дээр батхуу хаана нь вэ? Яа зөвхөн хөдөө ирсэн. За найзуудтай болсон хамгийн сайхан дурсан ч гэсэн гурван юм харах юм. За одоо хараа. Яаж багуу яасан? Шүмбэлээ утсан байх. Өөр яаж чи багуу юу ч за ихээ зохиохтой энэ зүйлүүдээ хараад эхлэх хэсэг байгалийн сайхныг яг саяныхыг авлаа шүү. За хоёрдугаар хэсгийн гол хэсэгт нь Батын хөдөө яриад ямар зорилготой хин хинтэй нөхөрсөн. Тэд яг юу хийгээд байгаа? Бат юу сурсан? Энэ болохыг ургуулсан дэлгэрүүлж бас бичнэ. Бага зүйлээс хараад бас байхгүй юмыг юу сурсан гэдгийг дэлгэрүүлж өөрөө оруулаад тэгээд Батын амралтынхаа хамгийн сайхан дурсамжтай зөв юу байна гэдгийг дүгнэж биччихэ. Инхээр бол 3 дугаар цаасаа аваад даалгавар хийгээд. За хоёроо багшлаа. Мунда бүгдээ тавьчихсан юм шиг байна. Иргөө тавьчихсан уу? За 3 дугаар цаас дээр нэрээ бичсэн. 3 дугаар цаас дээр нэрээ бичээрэй. Хин даалгавруудыг яаж хийж ирэх гэж дараад нөө. За юу? Аа цаас дээр хийж гэж. Тэр дээрээс гоо. Тэр дээр бичмээр байна. За тэгээ одоо 3 дахь даалгавраа тэр дээр хий. Байгалийн сайхныг ерөөсөө хэрэгжээр нь яг нь оруулах юм. Байгалийн сайхныг хэрэгжээр нь авах шүү заяа. Байгалийн сайхныг хэрэгжээр нь авах.
Өөрөөр эндээс байгалийн бүсгүүдийг дахиад хаалттай тавьж өгч. Энэ байгалийн сайн бүсгүүдийг цохол авч өштэй ашиглая тийм. Нэг эндээс нөгөө байгалийн зураг цохол шүү дээ. Энийг дахиад хаалттай тавьж өгч. За одоо та нар шууд эхлэл хэсгээ түрүүний эхлэлийг авлаа шүү. За одоо гол хэсэг төсөл хэсэг хоёроо яг надад өөрсдөө нэмж наад тавьчих. За тэр дээр биччихээрэй шууд наад тавь. За тэр дээр шууд. За одоо ийм шиг сайн. Ингээд бичиж. За даахаар очиж байна. Эхний хэсгээр бичихгүй шүү. Шууд ийм л хийхээс ихтэй гол төсөл хоёроо өгнө шүү дээ. Эхнийх нь бүгдөө түрүүний хасгаас нэг авах шүү. За уудам тиймээс өгч шүү. Ийм л хийхээс чи зохион цааш. Өөрөөр хэлбэл юу гол төсөл хоёроо өгөх юм шүү. Яагаад зөвлөх юм бэ? Асууж байна. Одоо зэн зөвлөх үү? Тийм үү? За бичсэн. Одоо энэ эндээс ийм л тийм дэвч. Ахны одоо нэг чинь хөөд байна. Яг тэр заавал наатана байхгүй өөрөө зохиомоор заяа. Би бас үгээр бас таамаг хэрэг болох юм болов уу гэж өгөөд байгаа шүү дээ. Агуур өгөөд байна. Болмоогүй наатана заавал ашиглах аргагүй. Тэр шууд эндээс энэ өгөөдөө ингэж оруулаад шууд имэйл хийсэн гэж чинь. Чи ийм л хийсэн хэрэг чинь. Баахаас төрсөлөө түрүүлгийг авчих. За хараа баг өдрөө ирсэн тийм үү? Зорилго нь яах гэж ирсэн? Энд найз улсын бид нар юу хийгээд байгаа. За тэгээд яг ч хүн юу сурсан гэдгийг өөрөө ургуулж байна. Өдөр ирэх хүүхэд юу сурчих вэ? Өөрөө бодоорой. Тэгээд хамгийн сүүлд энэ амралтын хамгийн сайхан нурсамжтай зүйл нь юу байсан бэ гэдгийг бичих. Бидний садааны бидний баг өстой сайн хийдэг шүү. Өстой сайн гэдэг нь. Би дуустал гэвэл дуусах шүү. Болж байна уу? Санаж хуудаа.
дуусгая. За дуусгая гэдэг. За дуусгая үзүүлэлтэд тавьчих. За. За маш анхаарал та. За тийм шүү. Шүү. За яг төгсөлийн бүдээр нээлээ. За гончсон тавьчих сонсох. За сонсож байгаа хүмүүстээ. За гончхоор үзөөш. Харагдаж байхад уулын ингээд шууд дураараа нисэн хат Джеймс Борден цэцгэн дээгүүр жиргэлтэн нисэн ийм сайхан нутагт бат амархаар ирлээ. Бат зүлгэн ногоон ширгэнээр бахиж байхад сахалт айлын хүүхдүүд болох чимгээ бод хоёртой танилцаж өдөр бүр хамт тоглон байдаг ажээ. Тэд ихэвчлэн цэцгэн хийж онцоор За танаас уншгүй баярлалаа. За хурдууш. Ийм нэг сайхан өдөр бат анхаар ирлээ. Бат уян сэргэлэн цаваа өөртөө тул ядах юм цэцгээ бат хамттай найзад бат хоёр амгад хөөж цэцгээ өгөөгийн манхсээс төвд өдөржин баяртай тавлан нэрээр тэрээр морь унсан цэцгээ хүндий цэцгээ Хүндий тал бат хоёр бадам морь унах хон ямаа хариулан энэ цаг мөч бат амталтынхаа амтгаа сайхан тусамжтай сайхан хөгжим. За баярлалаа. За баггүй ямар баярлалаа. Баггүй спасибо юм шиг. Зэлбэртээр талхнаар мишээгээд бүгэн зөөлөн хүмүүс хөшөлтөн нөөж хоёр хэсэг ирвэтэй дураараа нисэн газраар нэг ногоон гөрмөж ихэн ургаад алсад өндөр ус дүнгийн дүнайтаж уусын дээгүүр усны шүүц зэлхэн нисэн. Түрнийгээс арай өөр болсон байгаа. За дараа нь ийм л сайхан хөдөө нутагт гаргаар ирлээ. Бат угийн сэргэлэн цаваа найзууд бол ядах юм бол саран дорш хоёртай найзууд болов. Багтар хоёр онгоц хөргөл саран өнгийн гоёмын цэцэгсийг хөвж өдөржин хөвчлөлтэй тоглоно. Энэ зам бат морь өмсөрчээ. Хүндий тал хоёр найзтайгаа морь өнөн хураг шиг хариулсан энэ цаг үуч зуны амталтынх нь хамгийн дурсамжтай сайхан зүйл байлаа. За тэгэхээр бид нар миний санаа авах шүү. За наашаа нэг анхаарал тавьчихъя. Энэ юу вэ? За тэгвэл мөчрөөр би ийм зүйлүүдийг байлгуулъя. Энэ өнөөдрийн бидний хичээлээр хийсэн зүйлүүд мөн үү? За өнөө бид нар бичсэн үү? За нэргүй алсан уу? Алсан. Өчтөд гэж юу вэ хүмүүс те? Өчтөд бид бичиж байгаа. Өөдрөг яасан гэдэг бид нар зүгээр ингээ өгөөдрийг нээхэд өгөөдөр болгоо тэгээд төлөвлөгөөний дагуу яах нь зөв дараалалд оруулаад эхлэл гол төгсгөлтэй хийгээд найруулж үзтээ. За зөвч дөрмийн хамгийн чухал юм тийм ээ. За өнөөдөр энийг ингээд ачтаа болгочвол бидний нүдэнд ягаар харагдчихэ. Хэрвээ бид нар даалгавраа бүрэн үүсгэх хийгээ тийм ээ. Тэгэхээр ихийг энэ зүйлүүдийг анхаарал тавиад энэ мод шиг их маань яах вэ? Хоёр гэж шиг. За энэ шиг хоос нь эргүүн болж байна. Энэ юу вэ тийм ээ? За бид нар өнөөдөр хийсэн 3 даалгавар ерөнхийд үгүйсгээс хийж чадсан уу? Чадсан шүү дээ. Одоо хичээл дуусгаад бидэнд юу хэрэгтэй вэ? Даалгавар. Даалгавар гэдэг шүү дээ. Гэрээ даалгавар. За бидний 50 доллар хуудсантай сурагч гэдэг энэ хууль Монгол зураг байж байгаа. Яг энэ хууль Монгол байраа онцсон. Бүгдөөс чулуугаар хөглөө. Тийм үү? За яг энэ зургийг харж байгаа яг өнөөдрийн хичээлээр хийсэн яг эхлэл гол үгсийг яаж харах уу гэдэгтэй дахиад юу ч юм. За хичээл
амжилттай орсон баярлалаа.